Тэгэхээр яг чихэртэй юмнууд шууд 100% шалтгаан болохгүй гэхээр за энэ чихэртэй мэдсэн ч гэсэн сахартай болохгүй юм биш гэдэг хүмүүс буруу ойлгож магадгүй. Гэтэл чихэр бас нөлөөлж байгаа. Ялангуяа чихэртэй илчлэг ихтэй хоолгонд идэх бол нэлээд их гол шалтгаан. Одоо ялангуяа хөдөө орон нутагт бас чихрийн жижиг их болоод эхлэхээр эсвэл одоо манай зарим багш нар хөдөө ингээд аймагуудаар судалгаа нэр явж байхад бас нэг юм ажиглаж ирсэн гэсэн юу гэхээр ийм нөгөө цагаан идэг хийхийн тулд ийм том одоо нөгөө Pepsi, Cola нэр том савтаагаар нь аваад тэрийг нөгөө хүнснийхээ юм хийхийн тулд дуусгахын тулд бүгдөө уучдаг гэл тэ. Тэгэхээр гэрийнх нь үдээр нь дүүр ийм нөгөө савнууд энэ савнуудыг хэн уусан бэ гэхээр бид нар өчтөр уусан өнөөдөр бүгдийг нь уусан гэдэг ч юм уу гэл тэ. Тэгэхээр ер нь бол яг л бүхэл төрлийн хүнсний бүтээгдэхүүн ер нь шалтгаан болох магадлал ихтэй. Ер нь л нөгөө илчлэг өндөртэй. Тэгээд яг нөгөө хамгийн эрүүл хооллох зарчим юу вэ гэхээр хамгийн олон төрлийн юмнуудыг л нэг дор нөгөө нэг өдрийн туршид ингэж баланстай идэх юм бол хамгийн эрүүл гэж үздэг. Гэтэл манад анзаардаг юм болохоор нэг өдрийн туршид нэг хэн төрлийн хүнс идэх ч юм уу эсвэл 7 хоногийн туршид зөвхөн одоо нэг 2 хэн төрлийн хүнс идэх ахаар нөгөөх нь илүү бас эрсдэл болж байдаг.